Эрхэм үзэгчдийнхээ орой амгалан айлтгая. Бям гараг бүр таны гэрийн хоймор шин зочин өөр сонирхолтой ярьцлага өрнүүлэхийг хичээдэг. Сайн ток шоуны маань нэгэн шин дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийнхаа нэвтрүүлгийг үзэгч та бүхэндээ сонирхолтой хүргэхийн тулд хамтран хөтлөгчийг урьсан байгаа. Ингээ нэвтрүүлгийнхаа студид өнөөдрийн зочин хөтлөгчөө урьж байна. За өнөөдөр сайн нэвтрүүлгийн урилгаар Шар ариг хамтлагийн ахлагч, продюсер Ганхуу уригдэрсэн байна. За баярлалаа урьсан. За орой минь маань урилгыг хүлээн авч хүрэлцээрсэнд баярлалаа. Урьсанд баярлалаа. Таны хувьд өнөөдөр нэвтрүүлэгтээ яагаад зочин хөтлөгчөөр намайг урьсан бол гэж ер нь таамаглав. Харин би их гайхлаа. Чамайг сайнаагаас сайнаа ярьж байна гэхэрнгүй. Одоо би сайнаагаар уг нь орцсон юм чинь намайг урмааргүй мэн л гэж бодсон. Тэгсэн харин хөтлөгч нь хөтлөгчөөрөө ахаад өрнө гэдэг нь бол би одоо олон нэвтрүүлэлд орж ирсэн ийм зүйлээс орж байгаагүй. Тэгээ миний хувьд бас тийм сонирхолтой нэвтрүүлэг байх болов уу гэж бодож байна. За тэгэлгүй яг өнөөдөр үзэгчдийнхаа гэрийн хойморт бас хүндтэй зочин ирсэн. Тэр хүнтэй үүх түүх уран бүтээл, намтран уран бүтээлийн талаар ярихад миний хувьд бол бас дэмжлэг их хэрэгтэй байсан учраас Монголын рок pop урлагт өөрийн гэсэн орон зайг бий болгосон. За тэгээд мэдээж хөтлөгч гэдэг статусаар олон тайзан дээр олон уран бүтээлчдийг үзэгчдэд тодтогч өгдөг учраас таныг хамтран энэхүү нэвтрүүлгийг хөтлөөчэй гэж урьсан юм аа. Тэгээд мэдээж таны хувьд студид орж ирээд таамаглаж байгаа үстэй. Тэгээ би ерөөсөө нөгөө чиний нэвтрүүлгээр би чинь бараг 5 жилийн өмнө шахуу орж исэн байна. Тэгээд үнэхээр тайз гэрэлж исэн үнэхээр 5 жилийн хооронд бол их том прогресс гарсан байна. Тэгээ энэ үүдээр орж ирэл би ойлгосон л тоо. Сарагийн маань гоё зураг байж гин. Тэгээд угаасаа Сараа маань бас өчтөрхөн над руу утас зөгсөн. Тэгээд 29-нд Сарагийн маань урлагт 30 жил гэсэн сайхан тоглолт одоо болох гэж байна. Тийм утгаараа би бас орж ирэнгуудаа за ямар ч байсан өнөөдрийн зочин бол Сараа юм байна. Тэгээд би тэр хүн хэсэгтээ бас бодлоо Сараагийнхаа тухай би чинь юу мэдэх вүлээ гэж юу асуух хэрэгтэй вүлээ гэж энэ хооронд бас бодлоо л да. Үнэхээр бас энэ олон жил найзтайгаа энэ рок pop гэмээр гайхамшигтай одоо ертөнцид энэ гэр бүлд хамт байсных бас ерөнхийдөө Сараагийнхаа үг түүх, Сараагийнхаа уран бүтээлийг маш сайн мэддэг хүний хувьд чамайг бол их зөв хүн урьсан юм байна гэж бодож байна. Миний хувьд бол Сараагаас асуулт асуугаад өнөөдөр сайхан одоо хоймортой бидрэг урьсан үзэж байгаа үзэгчтэй Сараагийнхаа тухай хууч хөрнө гэдэг бол миний хувьд бол нэр төрлийн асуудал байх болов уу гэж бодож байна. За зочин маань ирж байна. Зочноо ингэж угтаж авт юм уу танаахан ямар гоё юм бэ? За хоёлаа зочноо ухтаа тодтогч ярил яадаг юм. Тэгэлгүй яах вэ? Үнэхээр 30 жил гэдэг бол мэдээж хүний амьдралаар бодох юм бол бас их урт хугацаа. Ялангуяа уран бүтээлч хүний хувьд бол 30 жил тасралтгүй дандаа хамгийн топод байна гэдэг бол үнэхээр уран бүтээлч хүнд бол төдийлөн заяагаад идэггүй ийм гайхамшигтай зүйл. Энэ бол үнэхээр одоо олон уран бүтээлчээс мэдээж манаас хараад л одоо байх ёстой зүйлийг нэг болов уу гэж би хувьдаа